Төрийн албыг амар хялбар аргаар мөнгө олгогчдын үүр уурхай болсон талаар засгийн газрын тэргүүн хариуцлага хяналт хэрэгжил цахим хурлаар яам агентлагуудын удирдлагуудад ханддаг хэллээ. Зөвхөн ганцхан жишээ татахад иргэний нисхийн ерөнхий газар 2012 онд гэхэд л 3.8 тэрбум төгрөгийг ажилчдаа орон сууцны дэмжлэг нэрээр олгосон байна. Гэтэл иргэдэд үйлчлэгээ бүрэн хүргэж чаддгүй намчирхсан нөхдүүд болсон гэж Алтан уяг мэдгдлээ. Зүгээргүй байгаа нөхдүүдийг бол ажлаас нь халах хэрэгтэй шүү гэдгийг би хатуу хэлж байна. Жишээлх юм бол одоо 2 хоногийн өмнө бид нэр төрийн банкны удирдлагыг бол өөрчиллөө. Төрийн банкн дээр ямар асуудал явж байгааг та нар мэдж байгаа. Өмнөх засгийн газрын үед шийдсэн 6% хүүтэй зээл яриад 40 мянган иргэн очрлоод төрийн банкнаас зээл авах гэсэн чинь ингээд буцаалаа, тэгээд буцаалаа баах ярьсан. Тэгсэн мөртлөө төрийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд бид нар банкаа сайхан ашигтай ажиллуулчихлаа гэд хүн бүхэн 90 сая төгрөг ашиг болгож хувааж авсан байна. Тэгэхээр энэ шинжилгээний засгийн газар ийм бузар булаа юмтай эвлэрээ суух боломжгүй байна. Ард иргэд тэнд очрлоод 9 сая төгрөгийн урт хугацааны зээл авъя гэж зогсож байхад 90 сая төгрөгийг нь бид нар бол мундаг ашигтай ажиллуулж байна гэж хувааж авдаг явдал байхгүй. Тийм учраас төрийн банкны захирлыг бол сая өөрчилсөн байгаа. Шинээр тавигдж байгаа, шинээр ажилд орсон бүх хүмүүс анхаарч та нар бас ийм үйлдэл хийх юм бол явцхан шүү. Ямар нэгэн эмийг нам гинүү, юу гинүү тэрнэр ялгсан байхгүй. Одоо сүүлдээ нам гэдэг нэр бол луурчдын хорогддог газар биш шүү гэдгийг би дахиж хэлье. Энэ ардчилсан намынхын сонсч, ардын намынхын сонсч, хувьсгалт намынхын сонсч. Нам гэдэг нэрээр төрийг барьж, өчнө олон жил төрийн албанд хорогдож, тэр дотроо иймэрхүү мөнгө төгрөг идэж ингэж явдаг цаг бол дууссан шүү. Ялангуяа өнөөдрөөс энэ сүүлийн үед ажилд одоо орсон гэдэг байгаа тэр хүмүүс бол энийг бас хатуу ойлгоорой. Энэ Монголын төр бол нүдтэй чихтэй болсон шүү. Тэр нь би та нарыг хянаад байна гэсэн үг биш. Сайхан бэлэг дараа хянаад байна гэсэн үг биш. Бид уулаасаа иргэдийн оролцоотой засаг өөрөө ил тод буцаага тайлгнадаг энэ зарчмаар ажиллаж байгаа учраас бүх юм нүдэн дээр ил тод байгаа шүү. Тийм учраас маш хариуцлагатай ажиллахын шаардлагатай. За төрийн банкны удирдлагыг усалсан арга байхгүй. Энийг бол та бүхэн анхаар. Эрдэнэс 5 толгойн удирдлагыг бол сольсон. Одоо та нар сүүлийн сонсож байгаа 6-7 тэрбум төгрөгийн дууг нь баахыг шахацдаг. Өөр бусад компанитай гэрээ хийхдээ Монгол улстай хамгийн ашиггүй нөхцлөөр гэрээ хийдэг. Ганц одоо сайлын үнэ болох юм байх гэж байсан 5 толгой нь өөрөө бүр тураад өгч гсэн мал шиг болцсон. Өр зээлэндээ баригдсан. Ийм юм хийчихэд энийг төрийн албаны нэрээр аргалж халахвч болгож энд үлдэнэ гэвэл гордсны гар заа. Шинжлэлийн засгийн газар ийм юмтай бол тууштай тэмцэнэ гэдгийг хэлье. Түүнчлэн орон сууцны хөнгөлөлтөө зээлийг өөрсдөө авчихдаг. Жирийн иргэдэд өгдөггүй болсныг ч хэлээд авлаа. Тэр хүн сурталтай төрийн албыг өөрийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж буй ялцралыг зогсоож энэ байдлыг гааруулдаг нөхдүүдийг халах болно гэж ерөнхий сайд хэллээ. Энэ бүхнээс гадна гадаад руу төрийн зардлаар зугаалдаг явдлыг зогсоохоо амлалаа. Тендерлүүд хөрөнгөждөг явдлыг ч тасн зогсоохоо мэдэгдээд байгаа юм а.